Кино Сара Линда хэмээх хоёр найз Сарагийн нас барсан ээжээс үлдсэн хайрцагтай эд зүйлсийг ухаж байгаад нэгэн Polaroid зургийн аппарат олж байгаагаар эхэлдэг. Улмаар тэд өнөөх зургийн аппаратаар Сарагийн найз залууд зориулж түүний зургийг авахар болох ба Линдаг зургийн аппаратын товчийг дарах үед Сарагийн ард хачирхалтай харс үдэр харагдаад өнгөрнө. Удалгүй Линда явахар болж Сара найзгаа гаргаж өгчхөд хаалгаа хааж байтал дээд давхарт байсан зургийн аппарат өөрөө дуурхан сонсогдож гайхсан Сараач шалгахаар очдог. Ингээд тэр авахулсан зургаа хараад ард нь хачирхалтай харс үдэр байгааг анзааран маш их айхбаа гэтэл гинэт тог тасардаг. Сараач коридороос нь хачирхалтай чимээ гарахыг сонсоод шалгахаар явж байтал гинэт ард нь дээврийн өрөөнөөс бөмбөг ойчин ойх чимээ гарна. Сонирхолтой хөтлөгдсөн Сара дээврийн өрөө рүү гартал шатан доошоо унаж буцаж буух боломжгүй болох ба Сараач дээврийн өрөөг шалгаж байтал харанхуйд хэн нэгэн амьсгаадах шиг болно. Гэтэл гинэт нэг зэвхийсэн гар түүнээс барихад айж цочирдсан Сара доошоо унаж хөлөөрөө хаалганаас дүүжлэгддэг. Улмаар ямар нэг зүйл Сараг дээш нь татах ба Сарагийн чангаар айж хашгирах сонсогдож удалгүй амьгүй болсон бие нь доошоо ундаг. Ингээд үйл явдал киноны гол дүр болох Шуу хэмээх даруухан охин руу шилжих ба тэр сургууль дээрээ монтажны зураг авахулж байдаг. Тэр зургаа авахулсныхаа дараа цагийн ажил руугаа явхаар дугуйн даймаа ачиж байхдаа өөрийг нь харж явдаг Конор нэртэй хүү найзуудтайгаа инээлтэн зогсож байгааг олж харна. Улмаар тэр зургийн аппаратаа гаргаж ирээд Конорын зургийг дартал Конор түүн рүү харж таарах ба ичиж сандарсан Шууч бушуухан дугуйгаа унаад өөрийнхөө ажилдаг хуучин эд зүйлсийн дэлгүүр рүү явдаг. Ингээд Шуу ажил дээрээ автагаа хамт авахулсан зурагтай халаасны цагийг янзлахаар оролдож байтал Шуутай хамт ажилдаг найз Тейлор нь хайрцаг дүүрэн хуучин эд зүйлс барьсаар орж ирнэ. Тейлор Шууг гэрэл зурагт сонирхолтой гэдгийг мэддэг учраас түүнд задгаа захаас олж авсан киноны эхэнд гарсан Polaroid зургийн аппаратыг бэлгэлдэг. Шууч маш ховор байдаг өнөөх аппаратыг хараад сэтгэл догдлон аппаратыг туршиж үзэхээр Тейлорын зургийг дарах ба тэднийг зураг гарч ирэхийг хүлээх зур Тейлор түүнийг үнсэх гэж оролдоно. Шууч гинэт балмагдан хойш ухраад саяын болсон эвгүй нөхцөл байдлаас гарахын тулд хамаг юм аваад бушуухан тэндээс явдаг. Ингээд Шууг гэртээ ирэхэд ээж нь ажилдаа явахаар бэлдэж байх ба Шууч шинэ аппаратаа сонирхон нохооныхоо зургийг дарах гэтэл нохойн зураг авахулахаас нэг л дургуутсан шинжтэй архин арагш уухарна. Шууг нохооныхоо зургийг дарж амжихаас өмнө сайн найз Кэсийн гинэт өрөөнд нь орж ирэн түүнийг цочоох бөгөөд Кэси түүнд удахгүй болох үдшилтийн тухай хэлж Конорч бас үдшилэг дээр ирнэ гэд хамт явахыг ядгадаг. Шуу хэсэг эргэлцсэний эцэст Кэсигийн үгэнд орж үдшилэгт хамт явахаар болох ба удалгүй тэднийг Дэв Мина гэсэн хоёр найз нь машинаар ирж авна. Дэв Мина хоёр хосууд боловч хоорондоо байнга маргалддаг байжээ. Шуу машинд суусан хойноо цүнхнээсээ Тейлорын зургийг гаргаж ирээд Тейлорын ардах хар сүүдэр шиг зүйлийг олж харан юм наалтчихсан байж магадгүй гэж бодоод арилгах гэж оролдсон ч өнөөх хар толб огт арилгахгүй байдаг. Гэсэн ч Шуу энэ тухай нэг их юм бодлогүй зургийг далд хийгээд оролдоороо хүзүүн дээрх сарвиа нуух ба удсанчгүй үдслэгт хөөрсөн найзууд нь машинтайгаа тэндээс хөдлөнө. Харин энэ үеэр Тейлор дэлгүүрээ хаачгаад авчирсан хайрцагтай зүйлс дундаасаа хуучин гэрэл зургийн хальснууд олж том проектороор гүйлгэн үзэж эхэлдэг. Ингээд Тейлор зургнуудыг нэг нэгээр нь үзэж эхлэхэд зурган дээр хар сүүдэр гарч ирээд нэг зургаас нөгөө зураг руу шилжих нь харагдана. Цагаан давууны цаана хэн нэгэн байж магадгүй гэж айсан Тейлорч алх аваад өнөөх сүүдэртэй хэсгийг цохиход хоосон байх ба Тейлорч санаа амардаг. Ингээд тэр проекторыг шалгаж байтал гинэт цагаан давуу өөрөө хөдлөн хүн шиг дүрстэй болоод айсан Тейлорыг эргэж харахад түүн рүү дайрдаг. Энэ зур Шуу найзуудынхаа хамтаар үдшилэг дээр ирэх ба бүгд мас зүүж эсвэл ямар нэг дүрд хувирсан байдаг. Шуу үдшилэгт тэмч их яваад байдаггүй болохоор түүнд анхнаасаа л тухгүй санагдаж эхлэх бөгөөд удалгүй тэд үдшилгийг зохион байгуулж байгаа Эври нэртэй охинтой уулзна. Эври үзмөрчийн дүрд хувирсан байсан тул тэд ч хөзөр сонгон мэрглүүлэх ба Шуугийн ээлж ирэхэд тэр яагаад ч юм үхэл гисэн хөзрийг сонгож таардаг. Ингээд бүгд хөвжөлдөж эхлэн харин Шуу ганцаараа хүмүүсийг ажиглан зогсож байгаад нэг масктай хүн түүн рүү харж байгааг анзаарн тавгүй болж тэндээс явсан ч өнөөх масктай залуутай халс тулгардаг. Гэсэн ч залуу маска тайлахад энэ нь Конор байдаг бөгөөд Конор Шуугаас зураг нь ямархуу гарсныг асууж яриа удна. Ингээд Шуу Конор хоёр буудан дээр суун ярилцаж Конор өнөөх зургийн аппаратыг хараад энэ талаар сонирхон асуухад Шууч түүнд аппаратыг үзүүлдэг. Удалгүй тэдэн дээр нилээд халсан Дэв Мина хоёр ирж Конортой хамт селфи хийх гэтэл Шуу өөрийнхөө аппаратаар зургийг нь авахыг санал болгож тэд ч хамтдаа зогсон зураг авахулах ба эцсийн мөчөд Кэси ирж тэдний зурганд багтаж амжина. Ингээд зураг гарахад ахаад л хачирхалтай хар сүүдэр Конорын ард гарсан байх ба гэтэл Эври ирээд
хамт зураг авахуулахдаа дуудсангүйгээд шувуугийн аппаратаар өөрийнхөө зургийг авдаг. Гэсэн ч Эвригийн зураг гарч амжихаас өмнө цагдаа нар шувууг хайж үзэсгэлэг дээр ирнэ. Шувууг цагдаагийн хилтэс дээр очиход мөрдөгч Пембрук Тейлор нас барсан тухай харамсалтай мэдээг дуулгаж хэрвээ сэжүүр болчхоор ямар нэг зүйл олж мэдвэл холбогдоорой гэж хэлдэг. Улмаар мөрдөгч шувуугийн овгийг сонсоод олон жилийн өмнө шувуугийн амьд гарсан ослын талаар эргэн санах ба шувууч энэ ослын улмаас хүзүүндээ сорвитой болсон нь тодорхой болно. Ингээд шувуу гэртээ ирсэн хойноо аппаратаар авсан зургнуудаа харж байгаад Тейлорын ард байсан хар сүүдэр алга болж одоо Эвригийн зургийн ард гарч ирснийг анзааран ихэд гайхна. Энэ зуур Эври үдшилэг тарсны дараа гэрээ цэвэрлэн уудтай хогнуудаа зориндоо хайж байхдаа дээд давхраас хөлийн чимээ гарахыг сонсдог. Гайхсан Эврич болгоомжтойгоор дээшээ гарч юу болоод байгааг шалгах ба тэр харанхуйд нэгэн хачиргалтай дүрс зогсож байгааг олж хараад маш их айж шуудхал хаалга руугаа зүхтаадаг. Гэвч тэр замдаа гэрлийн бүрхүүлд толгоогоо цохин шалан дээр унаж хаалга руугаа мөлсөн боловч өнөөх аимшигтай сүнс шиг зүйл түүнийг гүйцэж ирээд хүзүүг нь мушгиж алдаг. Маргааш өглөө нь шувуу руу найз Кэсийг нуцтаж Эври шатнаас унсны улмаас хүзүү нь хугарч насбарсан тухай цочирдмоор мэдээг дуулгах ба шувуу үүнийг сонсоод шуудхал авсан зургнуудаа очиж шалгана. Гэтэл Эвригийн зургийн ард байсан хар сүүдэр алга болж найзуудынх нь хамтдаа авахулсан зураг руу шилжсэн байх нь тэр. Үүнийг харсан шувууч уурлаж цочирдсондоо зургийн аппаратыг эвдлэхээр хан руу авч шитгэхэд хүчтэй энергийн долгион ялгарч шувууг арагш савдаг. Дараа нь шувуу сургууль дээрээ очиж найзуудтайгаа уулзаад Эврийг шатнаас унаж үхээгүй харин өөр ямар нэгэн зүйл тохиолдсон гэж сэжиглэж байгаагаа хэлдэг. Улмаар тэр авсан зургнуудаа харуулад хүмүүс үхэх болгонд зурган дээрх хар сүүдэр өөр зураг руу шилжиж байгааг анзаарснаа тайлбарлаж энэ аппаратаар зургаа даруулсан хүмүүс бүгд үхдэг гэж бодож байгаагаа хэлнэ. Шувуу одоо хар сүүдэр тэдний хамт авахулсан зураг руу шилжсэн болохоор бүгд аюулд орсон байж магадгүй гэж анхааруулсан ч хинч түүний ярьсан зүйлд итгэдэггүй. Ингээд Дэвин шувуугийн ярьсан зүйлийг ницаахын тулд хамт авахулсан зураг аваад асаагаараа асаан нэг өнцгөөс нь шатааж эхэлнэ. Гэтэл гинэт Минагийн биеэс утаа гарч Минаач гар нь аимшигтайгаар өвдгийг мэдрэх ба удсанчгүй Минагийн гар шууд л шатаж эхэлдэг. Бүгд үүнийг хараад айн цочирдож Конор гал сөнөөгчөөр Минагийн гар руу шүрссэн боловч гал унтардаггүй бөгөөд гэтэл зураг шатах тусам Кэсигийн гараас ч бас утаа гарч эхэлнэ. Шувуу энэ бүхэн шатаж байгаа зурагтай холбоотой болохыг ойлгож арайхийн галыг нь унтраахад хачиргалтай зүйл болж зураг буцаад хэвэндээ ордог. Тэд Минаг яаралтай амьлэгт хүргээд эмчийн юу хэлхийг хүлээх зураа юу болоод байгааг ярилцаж зургийн аппарат хаанаас гарч ирснийг мэдэх гэж хичээнэ. Шувууч аппаратны гэр хуучин эд зүйлсийн дэлгүүрт үлдсэнийг санаж Конор шувуу хоёр аппаратны гэрийг олж авчирхаар явдаг. Дэлгүүрт ирсний дараа шувуу тэдэнтэй зураг авахуулаагүй түүнд тулгарх ямар нэг аюул байхгүй учраас цагдаа нарын битүүмжилсэн дэлгүүр рүү ганцаараа орохоор болно. Шувууг явсны дараа Конор зургийг судалж байтал зургийн аппарат гинэт өөрөө ажиллан хачиргалтайгаар дуугарч эхэлдэг. Энэ зур шувуу аппаратны гэрийг олж авсан боловч гинэт аимшигтай сүнс шиг зүйл гарч ирснээр айсан шувууч тэндээс хамаг хурдаараа зүгтааж цонхоор гарах гэсэн боловч оролт нь хадаасанд тэглэн хоолойг нь боож эхэлдэг. Азар энэ үед Конор ирж түүнийг гарган амийг нь авардаг. Буцах замдаа шувуу өнөөх сүнс шиг зүйл яагаад өөрийг нь алах гэж оролдсныг гайхахад Конор шувууч бас тэдэнтэй хамт зурган дээр гарсныг хэлж шувууч түүний хэлснээр зургийг шалгаж үтгэхэд цонхон дээр туссан дүрсэн зурган дээр гарсан байдаг. Энэ зуур хагалгаанд орсон Мина эмнэлэгт ухаан орж Дэвинч совилогч олж авчирхаар явах бөгөөд шувуу Мина руу залгаж түүн рүү ямар нэг зүйл дайрсан гэд дараагийнх нь хохирогчд тэд байж магадгүй гэж анхааруулна. Айсан Минач орноосоо арайхийн босоод өрөөнөөсөө гарах гэтэл өнөөх аимшигтай сүнс шиг зүйл түүн рүү дайрах ба Дэвнийг буцаж ирэхэд Минагийн орхоосон шалан дээр цусны толбог гарсан байдаг. Дэвинч цусны толбыг дагуулan хараад Минагийн таазнаас дүүржлэгдсэн цогцыг олж харан маш их цочирдно. Шувуу Конор хоёрыг эмнэлэг дээр ирэхэд Дэв Минагийн үхлийн талаар цагдаа нартай ярилцаж байх ба тэр Минагийн үхэлд шувууг буруутгаж түүнд уурлахад шувууч уйлан тэндээс явдаг. Конор шувууг тайтруулахаар араас нь явж тэд эмнэлгийн коридорт суугаад хоорондоо ярилцах ба шувуу Конорт сэтгэлээ уудалж баг байхад нь аав нь түүнийг хүргэж яваад машины осолд орж нас барсан тухай ярина. Конор энэ бүхэн шувуугийн буруу биш гэж түүнийг тайтгаруулахад шувууч аав нь сэтгүүлч байсан учраас хэрвээ түүний оронд байсан бол энэ бүхний учрыг олох гэж хичээх байсан гэж хэлээд энэ хэргийн учрыг олохоор шийддэг. Ингээд тэд зургийн аппаратны гэрийг шалгаж үзээд дотроос нь нэг хэргийн материалын дугаар олж энэ тухай судалж үзэхээр номын санд очино. Тэд номын сандах хуучны сонингуудыг судалж үзээд цуврал алуурчны тухай мэдээлэл олох бөгөөд сонинд мэдээлснээр Роланд Жозеф Севл гэх гэрэл зургийн багш
1974 онд өөрийн 4 сурагчаа барьцаалж 3-ыг нь алсан байжээ. Шувуугийн аппарат энэ алуурчных байсан бөгөөд алуурчин эр хохирогчдоо алхаасаа өмнө зургийг нь энэ аппаратаараа авдаг байсан байна. Улмаар Роланд цагдаа нарт баригдах үеэрээ буудуулж нас барсан байжээ. Үүний дараа шувуу Коннор Кейси Дэвин дөрөв хоолны газар уулзаж олж мэдсэн зүйлсээ хуваалцсан цаашид яах талаараа ярилцсан. Шувууч өнөөх сүнс түүн рүү дайрах үедээ халуун зүйлээс болгоомжилж байсан тухай ярьж сүнс яг л гэрэл зураг угаах үйл явцтай төстэй байдлаар бийждэг байж магадгүй гэж дүгнэдэг. Энэ нь сүнс зөвхөн харанхуйд л хүмүүс рүү дайрч чадна гэсэн үг байсан ба Кейси ч бас сүнстэй зүйлсийн тухай олж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж сүнснүүд ямар нэг дутуу орхисон зүйлээс болоод эд зүйлсэд шүглдэг болохыг тайлбарлана. Тэд мөн Роландын амьдардаг байсан байшинг олж түүний талаар мэддэг хэн нэгэн одоо хүртэл тэнд амьдардаг байж магадгүй гэж таамаглан энэ талаар судалж үзээд Ана Фарадей гэх эмэгтэй байшинг нь худалдаж авсан болохыг олж мэддэг. Энэ үеэр Дэвин зургийн аппарат яаж ажилладаг болохыг мэдмээр байна гэд шувуугийн зургийг дарах гэж оролдоход Коннор түүнийг зогсооно. Ингээд тэр хоёр аппаратыг булаацалдаж байтал товчон дарагдж Дэвний зураг дарагдсан байх ба өнөөх хар сүүдэр хамтдаа авахулсан зурагнаас Дэвний ганцаараа авахулсан зураг руу шилждэг. Тэд шинээр зураг авах болгонд дараагийн өөхөх хүний ээлж солигддог болохыг ойлгож Дэвин ч үхэхийг хүсээгүй тул шувуугийн зургийг дахин авах гэж оролдоно. Гэтэл Кейси Дэвний зураг руу харандаа гар зооход Дэвин ч өвдсөндөө аппаратыг унгаах ба Дэвний гар дээр зураг дээрх шиг нүх үүсдэг. Уралсан Дэвин ч Кейси рүү дайрахад Коннор түүнийг саатуулж энэ үеэр нэг цагдаа тэдэн дээр ирж болиулах гэж оролдоход Дэвин санамсаргүй цагдаа эрийг алгаснаар цагдаагийн хэсэгт баривчлагдсан хүргэгдэнэ. Шувуу Коннор хоёр мөрдөгч Пембруктэй уулзаж Дэвнийг суллуулахаар оролдон зургийн аппарат болон алуурчин Роландын талаар ярьсан боловч Пембрук тэдний үгийг тоолгүй хуучин хэрэг явдлын талаар сөхөхгүй байхыг анхааруулдаг. Ингээд тэр хоёр явхаасаа өмнө Дэвинтэй уулзахад Дэвин ч тэднээс уучлалт гуйгаад өөрийнх нь үхэх ээлжийг ашиглан алуурчин сүнсийг зогсоох аргыг олгож зөвлөнө. Үүний дараа Кейси шувуу руу уцтаж Роландын байшинг худалдаж авсан Ана Фарадей гэдэг эмэгтэй нь үнэн хэрэгтээ түүний эхнэр Лина Сэл байсныг олж мэдснээ хэлэх ба тэр хуурамч нэр ашигласан байжээ. Ингээд Коннор шувуу хоёр Роландын эхнэртэй уулзахаар явж харин энэ үеэр цагдаагийн хэсэг дээр хоригдож байсан Дэвин рүү Роландын сүнс дайрч түүнийг алдаг. Энэ зур Коннор шувуу хоёр Лина Себэлтэй уулзаж түүнтэй ярилцах ба Линач зургийн аппарат үнэндээ нөхрийнх нь биш харин тэдний охин Ребекагийнх байсан талаар хэлдэг. Ребека зургийн аппаратыг бэлгэнд авсныхаа дараа хаач байсан байнга авч явах болсон бөгөөд тэр үгийн бүрэг хүүхэд байсан тул сургуулийнх нь хүүхдүүд түүнийг дээрлэдэг байжээ. Нэг өдөр ангийнх нь 4 хүүхэд түүнийг хуурч хамт уулзаад нүцгэн зургнуудыг нь авч маргааш нь сургууль дээрээ тараасан бөгөөд Ребека ч үүнийг төвчж чадалгүй амиа хорлсон байна. Ингээд охиныхоо үхэлд уурлаж гашуудсан Роланд өнөөх 4 сурагчийг барьцаалан нэг нэгээр нь алж өшөөгөө авсан боловч дөрөвдөх нь зүхтэж амжижээ. Линаг энэ тухай ярьж байтал гинт таасны гэрэл асаж унтрах ба Коннор 6 шалгаад хар сүүдэр ахиад хамтдаа ахуулсан зураг руу шилжсэн байгааг анзаарч тэд ч тэндээс явхаар болно. Дараа нь шувуу Кейси рүү уцтаж Роландын сүнсийг зогсоох арга олсон гээд сургууль дээрээ уулзахаар тохирдог. Ингээд шувуу Коннор хоёр сургууль дээрээ очиж хуучин архивыг нь ухаад амьд үлдсэн 4 дахь хүүхдийн зургийг хуучин сурагчдын зурагтай тулган энэ нь мөрдөгч Пембрук байсныг олж мэднэ. Гэтэл удалгүй Пембрук Кейсийг гавлчихсан тэдэн дээр ирээд сургуулийн эзэмшил рүү зөвшөөрлгүй нэвтэрсэн хэрэгээр баривчлах ба Пембрук тэднийг авч явж байтал Коннор ч өөрсдийгөө авахын тулд Пембрукийн зургийг тарж амждаг. Пембрук аппаратыг цохиж унгаад Линаг тэдэнд худлаа ярьсан гээд бүх үннийг илчлэнэ. Пембрукийн хэлснээр Ребекагийн нүцгэн зургнуудыг авсан хүн нь Роланд өөрөө байсан бөгөөд харин Ребекагийн 4 найз үүнийг олж мэдээд найзаа гаж донтой ааваас нь аврах гэж оролдож байжээ. Ребекагийн найзууд энэ тухай цагдаад мэдэгдэх гэж байсан боловч Роланд энэ тухай олж мэдээд тэднийг нэг нэгээр нь алсан ба найзуудынхаа үхэлд гимжиж гашуудсан Ребека өөрийнхөө амийг хорлсон байна. Гэтэл энэ үеэр Роландын сүнс гарч ирээд Пембрукийн зургийг авч голоор нь урахад Пембрукийн бие ч хоёр хуваагдан амиа алдна. Дараа нь Роландын сүнс Кейси рүү дайрч хөлийг нь гимтээхэд Коннор Пембрукийн бууг аваад Роландын сүнс рүү будаж анхаарлыг нь сарниулна. Кейси шувуу хоёр ч энэ завшааныг ашиглан угаалгын өрөөнд нуугдан өөрсдийгөө хамгаалахын тулд бүхэл халуун усыг нь гойжуулдаг. Дараа нь шувуу Кейсиг үлдээгээд Коннорыг олохоор явах ба тэр Коннортой уулзаад Роландыг зогсоох арга олсноо хэлдэг. Үүний тулд зургийн аппаратыг олж авах хэрэгтэй байсан тул тэд ч аппаратыг хайж байтал
Роландын сүнс гарч ирээд Коннорыг чирэн авч явдаг. Гэтэл шувуу аппаратыг олж өөрийнхөө зургийг дарахад Роландын сүнс Коннорыг орхиод шувуугийн араас хөөх ба шувууч түүнээс зүхтаан сургуулийн зураг угаадаг харанхуй өрөө рүү орно. Роландын сүнсч бас түүний араас хөөн шувууг барьж аван дээш өргөхөд тэр аппаратны товчийг дарж харанхуй өрөөнд бүрэн бийтсэн Роландын сүнсний зургийг дардаг. Ингээд шувуу зургийг бацхад Роландын сүнсэнд ч энэ нь нөлөөлөх ба улмаар шувуу Роландын сүнсийг бүрэн устгахын тулд авсан зургаа шатааж Роландын сүнс ч юучгүй шатаж үнс болдог. Дараа нь тэр Кэси Коннор хоёртой уулзаж тэдэндээ тэрвэрлдэх бөгөөд кино төгсгөд шувуу зургийн аппаратыг гол руу шидэж байгаагаар кино төгснө.